улсын ерөнхийлөгчийн Япон улсад хийсэн албан ёсны ажил амжилттай боллоо. Энэ үрээнд бол Монгол-Японы хамтарсан эдийн засгийн форум бүтэн өдөржингөө болж өнгөрлөө. За энд бол Монголын талаас компани бас гэрээ байгуулсан байгаа. Нэгдүгээрт Монгол талаас бас хүнсний томоохон компаниуд тоног төхөөрөмжийн худалдан авалтыг хийж бас гарын үсэг зурсан. Монголоос адууны мах нийлүүлэх талаар бас гэрээ контракт хийсэн байгаа. Гэх мэтлэн хэдэн компаниуд бас гэрээ хийж оролцлоо. Энэс гадна Монгол улсын ерөнхийлөгч Япон улстай ажиллахдаа Монгол улсын дотоодын үйлдвэрүүдийг дэмжих, тэр тусмаа хүнсний үйлдвэрүүдийг онцгойлон дэмжих тийм ээ. Тэгээ Монгол Японы хамтарсан эдийн засгийн түншлэлийг сайжруулах, мөн эрх зүйн орчныг сайжруулах талаар Монгол улс эдийн засгийг солонгоруулан хөгжүүлэх, дөрвөлжүүлэн хөгжүүлэх талаар өндөр хэмжээнд ярилцаж санал нэгдсэн гэж ойлгож байна.